Надаа 2 яг рole model гэдэг одоо бахархдаг 2 хүн байдаг дэлхий дээр. Нэг нь манай аав, нөгөөх нь Elon Musk байхгүй юу? Инженер хүн чинь болохоор одоо гүүргүү газрыг гүүртэй болгоод, замгүй газрыг замтай болгоод, хот хоорондыг амархан холбож өгсдөж тий. Цахилгаангүй газрыг цахилгаантай болгоод тий. Тэгэхээр нэг яалтчгүй ингээд нийгмийн асуудлыг шийдэх гэж бид нар инженер болсон. Удах тусмаа бас инженерийн шийдлүүд нь сайжраа явж идэг. Тэгэхээр байнгын суралцах хэрэгтэй. Тэгээд манай аав надад багаас нь хэлдэг байсан. Хизээж сурхаа зогсоож болохгүй шүү гэд. Эрхэм хүндэд үзэгчид сонсогчдоо гэгээл өдрийн мэнд хүргэе. Гэгээ Монгол подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань зочноор маш сонирхолтой зочин хүрэлцэн ирсэн байгаа. Мон Energy компани төслийн удирдлагын багийн менежер Бадмаа. Сайн байна уу та? За сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Намаагаас уурж энэ ярилцлаганд оролцуулсанд маш их баярлалаа. Та тэгэхээр яг өөрийн төгссөн сургуулиас ахвалаад өөрийгөө танилцуулаач үзэгчдтэй. 2012 онд Англи улсын Wales мужийн Swansea их сургуулийг төгссөн. Барилга бүтээсэн инженерээр. Тийм. Тэгээд бакалавра 16 онд дуусгачаад сургуулиасаа урилга аваад магистра үргэлжлүүлээд 17 оны 12 сар хүртэл хийж дуусгасан. Тэгээ 18 онд төгсөжсэн байгаа. Нилээн залуухан эмэгтэй байгаад байдаг. Тэгээд маш олон гой компаниудад ажилласан байгаа даа. Тэр талаараа хаваалцвал. Анх нөгөө 18 онд сургуулаа төгсчөөд Монголдо 2 сард ирээд Mon Energy Consultant 1 жил хагас гаруй ажилласан. Тэгээ тухайн үедээ бас зураг төслийн инженерээр ажиллаад тэгээд манай компани болохоор нөгөө зураг төслийн зохиогчийн нэлтаар оюутлогоо гэрээтэй байж таарад. Тэгээ тэр үед би оюутлогоо явж исэн. Манай төслийн тухайн үеийн дарга нь намайг санал тавиад чи англид сурсан юм чи энэ төслийг бас төслөөс гоё туршлага авнаа гэд намайг урьж исэн. Тэгээ би оюутлогын төсөл дээр 1 жил 2 сар Mon Energy Consult компаниас оролцоод багийнхаа ахлагчаар ажилладаг байсан. Тэгээд 20 оны 12 сарын 25-нд би Worley гээд Австрали компанид барилга бүтээс архитектурын талбай инженерээр ажиллахаар болж исэн. Тэгээ нийтдээ 4 жил хагас гаруй Worley гээд компанид барилга бүтээс инженер ажилласан. Тэгээд ажиллаа хийж дуусчаад манай төсөл угаасаа дуусах тал руугаа орж исэн. Тэгээд тэр үеэр нь би буцаад компанид орж төслийн удирдлагын газар гэж шинэ газар байгуулагдаж байсан үеэр нь тухайн үед ороод 2 сард 25-нд тэгчээд төслийн удирдлагын газрын менежер одоо нийтдээ 3 дахь сар ажиллаж байгаа. Англи сураад төгсөөд ирж явах хугацаанд тэр нөгөө яг сургалтын арга барилаас нь хуваалцвал. Тухайн үед Англид сурж байхад сургалтын арга барил нь надаа юу нээр их өгөөчтэй таалагдж исэн бэ гэхээр оюутнуудынхаа нэг санал үзэл бодлыг багш нар бол амар чөлөөтэй хүлээж авдаг. Тэгээд багшийн заасан мэдлэг босрлоос гадна нөгөө оюутнуудаа ингээд нөгөө дөрвөлжин хайрцагнаасаа гарч сэтгэж олон талт одоо шийдлүүдийг хичээлийн дундуур одоо дэвшүүлэхэд багш нар айгүй их тийм дэмжиж таатай ажилладаг байсан. Тэгэхээр нөгөө англи сурсны ганц давуу тал нь гэхээр нөгөө нэг бүх зүйл нэг шийдэлтэй байх гэдэг тал дээр илүү төвлөрөхгүй. Альва зүйлийн асуудлын цаана шийдлээ олон талаас нь харж олон талаас нь шийдэж болох юм байна гэдгийг манай оюутан үеийн багш нар маань амар дэмждэг байсан. Тэгэхээр нөгөө илүү их нээлттэй сэтгэдэг гэсэн хичээлийнхаа дундуур хичээлийнхаа үед тэгээд илүү чөлөөтэй сэтгэж хүмүүсийн шийдэггүй цоошин шийдлийг олох тусмаа багш нар тэрийг дэмждэг байсан болохоор манай оюутнууд тийм нөгөө лекцийн танхим сууж байхдаа хүссэн асуултаа багшаас асуудаг хүссэн одоо өөрт нь одоо гинт гарч байгаа шийдлээ шүү дээ. Тэрийг чөлөөтэй илэрхийлдэг. Заавал ч багшийнхаар байх шаардлагагүй. Тийм байдлаар чөлөөтэй оролцдог гэсэн хичээлтэй. Зөв. Одоо нөгөө civil engineer буюу барилга бүтээцийн инженер гэдэг байгаа шүү дээ. Мөн та дээрээс нь архитектур хариуцчихсэн гэж аахгүй. Энэ яг энэнгээр төгсчгөр хөрвөх боломж маш их байдаг уу те? Ер нь бол нөгөө англиар civil engineering гэд сураад байгаа шүү дээ. Англи civil engineer нь болохоор айгу олон талтай байсан хичээлүүд нь мэдээж нөгөө барилга бүтээцийн инженерээр сурсан. Одоо зам гүүр, дид бүтээц барилга тэгээд тооцоо ган хийс одоо бетон хийс. Тэрнээс гадна бид нар нөгөө нэг хичээл дээр
бусад инженертэй хамтарсан хичээлүүд их ордог байсан байхгүй юу. Тэрэн дээр болохоор далайн байгууламж, усны байгууламж, дээрээс нь одоо нөгөө aerospace инженерүүдтэй сансрын одоо судлал үздэг, сансрын хөлөг мөлөг зохион бүтээдэг инженертэй хамт хичээл ордог байсан. Тийм болохоор манай хичээлүүд амар чөлөөтэй байсан. Олон талтай байсан. Тэгээ бас ус шугам хоолойн бас хичээлүүд бас ордог байсан. Тэгэхээр нөгөө хөрөг чадвар сайтай. Тэгээд дараа нь надтай хамт төгссөн оюутнууд маань зарим нь одоо Mercedes-Benz-д ажиллаж байгаа жишээний одоо машин зохион бүтээх инженерээр ажиллаж байсан. Тийм. Тэгээд ингээ өөр салбар руу манай нэг хамгийн он сурж исэн нэг оюутан маань бас юу банкны системд л орсон байсан. Банкир Дубайд банкираар ажиллаж исэн. Тэгэхээр яг тухайн үед төгсөж байхад ингээд зөвхөн тоо физик инженерийн ухаан сурж байгаас гадна альва асуудлыг шийдвэрлэж сурах тийм олон талтай туршлага авсан гэж үздэг. Тэгээд тэр мэржлэр төгссөн бол заавал ч өөрийгөө 100% барилгын салбарт байх ёстой гэж одоо дүгнэх шаардлагагүй. Өөрөө хүсвэл бас олон салбар руу ингэж дэвшиж дэмжиж болно. Тэгээ бас менежмент руу ч орж болно. Тухайд бас зарим хичээлүүд нь бизнесийн удирдлага талтай бас нэг хичээл үзчихсэн. Тэрнийхтэй илүү инженерийн талтай. Инженер хүн бизнес авч явбал яаж менежментэд зөв авч явах вэ гэх тиймэрхүү хичээл бас нэг орж исэн. Тийм. Одоо хүмүүс их инженерийн тал дээр маш их бэлтгэх хэрэгтэй байна гэж тэгж ярьдаг. Инженерийн бас харах өнцг нь яг юугаараа энгийн үнээс ялгаатай байдгийг. Инженерийн харах өнцг нь үү? Инженер хүн ер нь одоо би бол өөрийгөө юу гэж тайлбарлах вэ? Одоо ингээд хаашаач би явсан, ямар ч барилга орсон тэр газрынхаа одоо асуудлуудыг эхэлж хардаг. Одоо яаж шийдэх вэ гэдэг талаас нь дандаа харж идэг. Тийм. Одоо манай Монгол улсад жишээ нь ингээд зарим барилгаар аюултай газрууд байдаг штеп галын хамгаалтын систем нь байхгүй ч юм уу тий одоо аюулгүй гарцгаар одоо гарцууд маш чухал штеп тий газар хөдлөлт гал гарлаа гэхэд аюулын гарцууд нь байна уу гээл гих жишээний ингээд амар тийм сониуч болчдөг гэрхаа болчдөг тэгээ эргэн тойрныхоо зам гудамжийг хараад ингээд энэ асуудлыг ингээд шийдвэл яах вэ ингэчүүл яах вэ гэдэг дандаа нэг тархиндаа нөгөө 3D дээр ингээд хиймэл одоо хиймлэр сэтгээд энэ асуудлыг ингэж шийдмээр ингэж хардаг үнцгтэй болчтой мөлий. Юм л бол за энэ замыг ингэж гимсэн, энэ гүүрийг ингэж гимсэн. Гол гатлаад одоо хөдөө бид нар зугаалаар явдаг штеп. Тэнгүүд би энд ингээ гүүр байсан бол бид нар хэдэн секунд дотор гатлах байсан бол гэж бодоод тий тэргээр одоо инженер хүн чинь болохоор одоо гүүргүү газрыг гүүртэй болгоо, замгүй газрыг замтай болгоод хот хоорондыг амархан холбож өгсдөг штеп. Тийм болохоор ингээд цахилгаангүй газрыг цахилгаантай болгоо тий. Тэгэхээр нэг яалтчгүй ингээд нийгмийн асуудлыг шийдэх гэж бид нар инженер болсон. Тэгээ тэрийг хардаг юм. Таны ажиглаж байгаагаар Монгол залуучуудын одоо ажиллах ур чадвар ерөн хэр төвшөнд байгаа юм шиг санагддаг вэ? Миний ажиглаж байгаагаар оюутлогын төсөл дээр би маш олон төрлийн одоо сургууль төгссөн, олон Монголдооч төгссөн, гадаад их сургууль төгссөн хүмүүстэй ажиллаж үзсэн. Тэгээд өөр компанид ажиллаж исэн өмнө туршлагатай тийм хүмүүстэй нэг баг болоо ажилласан. Тэрнээс юу харсан бэ гэхээр Монгол залуус маш юмыг хурдан сурдаг. Тийм. Одоо ямар ч асуудал, ямар ч юм болж исэн ингээд тууштай нэг юмны ард гардаг юм санагдсан. Тэгээд мэдгүй бол тэрийг бас мэдхийн төлөө хичээдэг, суралцдаг. Тэгээд мэдгүй бол тэрийг гадаадуудаас мундаг мэржлнүүдээс нь шууд асуучдаг. Тийм зоригтой санагдсан уу да. Тийм зоригтой хүчтэй тийм хурдан. Тэгээд нэг өмнө хийж байгаагүй зүйлээ сурчвал дараагийн шинэ юм лугаа амар тэмүүлдэг санагдсан уу да. Одоо оюутлогын төсөл дээр жишээ нь бид нар ингээ Монголд баригдаагүй гүний уурхаа 1300 м-ийн доор бүтээн байгуулалт барьж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг гадаргалуу одоо гаргаж байгаа тий. Зэсийн баяжмлаа. Тэгэнгүүт тэр төсөл болохоор Монголд өмнө хийгдэж байгаагүй тийм төсөл. Тэгээ инженер тал дээр шийдэл болон асуудлууд нь цоо шинзүүлэх байхгүй юу. Тэгэнгүүт Монгол залуус тэрийг дороо ингээ суралцаад тэгээд бүх шийдлүүдийг нь олцоод тэг өмнө хийж байгаа зүйлөө бүтээгээд тэг тэрний хард гарч чадсан байхгүй юу. Тэгэхээр би бол ирээдүйд маш их том потенциал байна гэж хардаг. Монгол залуусын хувьд яад бол маш хурдан юм сурдаг. Тэгээ интернет болон хиймэл оюухаа хөгжсөн өнөө цагт те мэдгүй зүйлийг бол дороо интернетээр судлаад хиймэл оюуханаас асуугаа те суралцаж болдог болсон өнөө цагт Монгол залуус бол
илүү хурдтай байгаа. Хүсэлтийн тойрог нь илүү хурдан болсон гэсэн үг хөгжлийн үед. Инженеруудын хүний нөөц тал дээр ерөн Монголд байгаа эсвэл хомсдолтой. Одоо би нөгөө өөрийнхөө хувийн бизнес рүү орсон явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр миний одоо байгаа рөл бол хүний нөөц болон компанийнхаа санхүү төслийн гүйцэтгэл гэдэг дээр анхаарч байгаа. Тэр үед ингээд олон төслүүд мега том төслүүдээр ажиллаж байхад яалтчгүй хүний нөөцийн асуудал Монголд өнөө үед их тулгамдж байгаа. Инженерийн нарийн мэргэжлүүд ялангуяа олтгоод их ховор байгаа. Тэгэхээр миний бодлоор Монголд ирээдүйд олон залуучууд инженерээр сураасаа гэж боддог би. Яг л инженер хүн бүтээн байгуулалт гэж эх орныхоо том асуудлуудыг шийдээд одоо замын төвчрөл хүн амын өсөлттэй тэр бүх утаа бүх асуудлуудыг шийдэхин төлөө бид нар явах болохоор ирээдүйд том төслийг хэрэгжүүл эх орноо яг дэлхийн том хөгжилтэй орнууд шиг гой тав тухтай байлгая гэж мөрөдж ивэл олон инженерүүд хамтдаа бүтээх ёстой. Ганц инженер хизээч энэ юмны ард гарч чадахгүй. Тийм. Тэгэхээр өнөөгийн үед маш их том асуудал нь яг инженерийн дутагдлаа Монголд. Тэгээд энэ үед би бол олон инженерүүд ирээдүйд суралцаад Монголдо ирээд ажилласаа гэж хүсэж байна. Надад зүгээр маш сонирхолтой санагдсан. Оюу толгой World-д одоо яг төсөл ахлаад явж исэн, баг удирдаа явж исэн гэхлээр яг ямар ажлуудыг та гардаж ингэ шийдэж явж исэн юм бэ? Monergy консалтаас эхэлжээ. Яг зохиогч анализ хийж байхдаа болохоор бид нар нөгөө гадаад одоо тухайн үед Jacobs байсан. World-ий болсон шүү дээ компани. Тэд нар ингээд нөгөө олон улсын стандарт, гадаад стандартаараа зураг төслийг гүйцэтгээд хүчиж байгаа. Тэгвэл Монгол улсын хууль нь заавалчгүй Монгол компани, Монгол улсын хууль дүрм, норм дүрмд тэр зураг төсөл нь хэрэгжиж гэнэ үү гэдгийг давхар шалгах хэрэгтэй байдаг. Тэр ажлыг би гардаж ажиллаж исэн тухайн үед. Тэгээд тэр зураг төслийн англи дээр хийсэн байгаа болохоор өөрийнхөө монгол хэл рүү хөрвүүлээд монгол экспертүүдээр зураг шалгуулад тэгээд өөртөө бас дотооддоо хяналтж тэр зургийн норм дүрм болон аюулгүй ажиллагаанд нийцэлж гэнэ үү те гэдгийг давхар шалгаад тэгээд улсын комиссар орох ажлыг хариуцж исэн. Тэгээд World-д болохоор миний ажил болохоор Rio Tinto оюутлага бол манай захиалагч байсан. Бид нар бол үндсэн гүйцэтгэгч World байсан. Бид нар доороо маш олон туслан гүйцэтгэгч нар авцсан. Угсралтын ажлыг хариуцж исэн. Тэгээд тухайн үед World болохоор инженерийн дизайн буюу нөгөө зураг төсөл, инженерчлэл, тэгээд procurement буюу нөгөө гаднаас нөгөө нийлүүлэхтэй бараа материалыг нийлүүлэх ажил, тэгээд construction буюу угсралтыг хариуцаад давхар менежментийн хариуцдаг гэсэн. Тэгээд тэр үеэр болохоор би миний гол зорилго юу байсан бэ гэхээр туслан гүйцэтгэгч нарын инженерийн одоо угсралтын үеийнх нь ажил дээр нь техникийн зөвлөгөө үзүүлэх, техник тал дээр нь тусламж өгөхтэй, нарийн шийдлүүд дээр нь хамтарч ажиллах, тэгээ хийсэн шийдэл болон тооцоолол болон зураг төслийн юуг нь шалгах туслан гүйцэтгэгч нарынхаа давхар захиалагч Rio Tinto болон оюутлагын инженер тал дээр шийдэх ёстой асуудлуудыг шийддэг. Давхар World багийнхаа бусад багууд төштэй угсралт чанар хариуцсан баг тэгээд бусад багуудынхаа инженер техникийн нарийн шийдлүүдээр оролцдог гэсэн. Тийм. Тэгээд давхар тухайн үед ажиллаж байхдаа манай World компани болохоор Америк төвд Чили офс дээр инженерүүдтэй давхар Австралид Брисбен офс дээр инженерүүдтэйсэн. Тэр инженерүүдийн ажлуудын даалгавар өгөх шалгах, тэгээд тооцоог нь шалгах. Монголоос шалгадаг. Давхар Монголынхаа зураг төслийнхаа инженерүүд дээр даалгавар өгч зургийг хяндаг гэсэн. Тийм. Тэгээд тухайн одоо нөхцөлд угсралтын үед ямар ч техникийн том асуудал гарлаа гэж бодоход тэрэн дээр багаараа хамт ажиллаж гадаадд байгаа инженерүүд, дотоодд байгаа инженерүүд угсралтын туслан гүйцэтгэгч нар инженерүүдтэйгээ хамтарч нэг асуудлыг хамтдаа ярилцаж шийдээд нэг ард нь гардаг гэсэн үг. Тийм. Одоо тэгээд таны хувьд инженер хүний хувьд заавал юм зайлшгүй байх ёстой ур чадварууд гэж байдаг байх. Тэр талаас хаваалцвал. Инженер хүний хувьд болохоор хамгийн түрүүнд асуудал гарвал асуудал гэж харахаас илүү яаж шийдэх вэ? Ямар шийдэл олж чадах вэ?
ямар шийдлүүд бэ гэдэг тал дээр анхаардаг. Тэгээд шийдлийн төлөө явах хэвээр тийм үн цэнтэй байх хэвээр нэгт. Хоёрт болохоор шийдлийн хаард гарахын тулд тооцоолол хийх ёстой шүү дээ тий. Нарийн тооцоолол. Тэгэхээр цаана болохоор инженер физикийн хичээлдээ сайн байх ёстой тий. Инженер физик болон ур чадвар. Хоёр дахь нь болохоор угсралтын мэдлэгтэй байх ёстой юм санагдсан. Би болохоор анх нөгөө зураг төслийн зөвхөн төслүүд дээр явж байгаад оюутлахын төсөл дээр орж ирэхдээ угсралтын ямар ч мэдлэггүй байсан. Угсралтын талбай дээр юусаа гарч үзээгүй. Тэгээд тухайн том шийдлүүд болоход яалтчгүй 1300 метрийн доор гүн рүү ороод яг гүнд нь өөрөө асуудлын нөгөө биеэр очиж хараад яг нүдэрээ ямар асуудал вэ гэдгийг хараад угсралт хийхэд ямар асуудлууд гардыг бэ? Зураг төсөл болон угсралтын хооронд ямар том одоо нөгөө өөр өөрчлөлт дунд нь том гэп буюу нөгөө завсар байд юм тий. Зураг төслийн инженерүүд нэг юм хийцэн угсралт дээр бас нэг юм хийх гээд хичээж байгаа шүү дээ тий. Тэрний хоорондох завсрын тэр нөгөө асуудлыг олж илрүүлээд яаж талбай дээр угсрахад боломжтой давхар зураг төсөл болон тооцоол дээр ямар ч асуудалгүй шийдэл олж гарах вэ гэдэг дээр илүү анхаардаг байх хэрэгтэй. Тэгээ гуравт нь болохоор сүүлд агиух мэдэрж байгаа менежмент рүү ороод мэдээж инженер хүн болсон нөгөө өөртөөхөө санал бодол солилцохдоо менежмент рүүгээ солилцохдоо менежментийн зүгээс нь бас харж үзэх хэрэгтэй. Хитрхи инженерийн нарийн детальчсан юм ярил мэдээж менежмент нь маань ойлгохгүй. Тэгэхээр тэр тал дээр инженер биш хүнд өөрийнхөө санааг яаж ойлгуулдаг болох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Энгийн үг яриагаар энгийн үг яриагаар тайлбарлаж тэр хүнд нь хэрэгтэй зүйлийг тайлбарладаг болох хэрэгтэй. Хэл бол амар нэгт шүү дээ. Англи хэлээс гадна шүү ямар хэл илүү одоо танаас салбарт хэрэг болдог вэ? Инженерийн хэл. Одоо инженерийн хэлгээ тустай хэл байгаа даа юм л да. Яалтчгүй нөгөө инженер хүн болгоны нарийн одоо шийдлийн цаана нарийн элементүүд, нарийн юмнууд явж байгаа шүү дээ. Тэр нь өөр гэсэн хэлтэй байдаг. Тийм инженери хэл. Тэгээд би бас нөгөө гинт саналаа нөгөө англи сурж байхдаа би инженерийн нарийн хэл болон одоо шинжлэх ухааны цаана юм сурж байхдаа бүх юм англи хэл дээр нь сурцсан. Тэгээд анх Монголд ирээд ажиллаж байхдаа би яг өөрийнхөө инженерийн хэлгүүдээ монгол хэл дээр мэддэг байсан. Тийм. Тэр нь бас нөгөө талбай дээр монгол инженертэй би ярилцсангууд бит хоёрын хэл зөрөөд тийм. Тэгээд би өөртөө зориулж славар гаргаж ирсэн. За энэ үгийг монголоор ингэж хэлдэг юм бэ гэд. Тэгэхээр инженерийн нарийн хэллэг бас амар чухал байдаг. Тийм. Одоо гоё Mon Energy Group-ийн талаар ажиллаж байгаа төслийнхөө талаар яг ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм? Цаашаа нөгөө инновац болон алсын хараа. Mon Energy Group маань болохоор хоёр компаниас бүрдэж байгаа. Mon Energy Consult тэгээ Mon Energy Corporates гэдэг. Mon Energy Consult нь болохоор зураг төсөл зөвлөх тэгээд зөвлөх үйлчлэгээ хариуцж байгаа. Mon Energy Corporates маань болохоор угсралтын компани байгаа. Тэгээд Mon Energy Consult компани маань сүүлийн үед энэ онд бол нэлээд том мега төслүүдээр ажиллаж байгаа. Тэгээд тэр дундаа эрчим хүч, уул уурхай, дид бүтэц, хот төлөвлөлт гэдэг тиймэрхүү салбарууд дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр салбарууд дээр болохоор зураг төсөл болон тэзүүгийн судалгааны ажлууд дээр илүү төлхөө оролцож ажиллаж байгаа. Хамгийн том төслүүд гэвэл одоо Монгол улсын нэгдсэн эрчим хүчний салбарын одоо дутагдал ирээдүйд үүсэж байгаа шүү дээ. Тийм одоо нийт 1680 мегаваттын чадалтайгаа эрчим хүч одоогоор тэнгууд бидэрт 2 дахин эрчим хүч хэрэгтэй байгаа ирээдүйд. Тэгээ тэрийг нь нэгдсэн Монгол улсын системд болохоор яаж эрчим хүчээ доктортой хангаж ирээдүгөө бас хүн амын өсөлт болон хэрэглээний хот бусад хотод томорч байгаа. Тэр одоо хэрэглээнд нь яаж хүрэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгээ анх бол тэгээ хоёр дахь төсөл нь болохоор хар хором хотын тэзүүгийн судалгааны ажил хийж байгаа. Тэгээ тэр нь болохоор хар хоромын эрчим хүч болон ус бүх одоо дулаан яаж хангах вэ гэдэг төслүүдээр ажиллаж байгаа. Монгол орн ч одоо эрчим хүчний хувьд бол Орос улсаас бас жоохон хараатай байгаа шүү дээ. Энийг 100% өөртөө бие дагаад шийдэх тал дээр нь ажиллаж байгаа юу? Угаасаа гаднаас байнга эрчим хүч аавна гэхээр бидэрт зарлалын хувьд маш ашиглалтын хувьд амар зарлага ихтэй байна шүү дээ, тий. Тэгэхээр дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлээд явсан нь илүү ирээдүйд ашигтай. Давхар Монгол улс маань өөрөө маш их асар их нөгөө эрчим хүчний их үүсвэр болох нүүрсний маш их баялагтай ус шүү дээ тий. Тийм. Тэгээд нүүрсээ өөртөө
өөртөө газраасаа аваад шатаагаад хэрэглэх нь илүү хямдхан эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэгсний ачаар бид нар хямдхан эрчим хүчээ олон нийтэд зарна. Тэгжиж бид нар эрчим хүчний хэмнэлт үүсгэнэ. Тийм. Хамгийн бага зардлаар. Бага зардлаар тийм. Гаднаас аваад байвал мэдээж өндөр зардлаар л эрчим хүч авч яах гэсэн үг. Тэгэхээр эрчим хүчний үн маань илүү өсөөл яваад байна гэсэн үг ирээдүйд. Таны одоо ирээдүй бас төсөл хариуцж исэн хүний хувьд төслийг яавал одоо хамгийн илүү зөв зүйтэй удаан ажилчдынхаа арга гэрийг бодсон тал дээр одоо ямар арга хэмжээ авд юм болоо? Одоо би төсөл хариуцаа 3 сар болж байгаа. 3 сарын турш авсан туршлага гэвэл төслийнхаа менежерүүдтэй маш ойрхон ажиллах хэрэгтэй. Тэгээд төсөл хийж явах хугацаанд ямар асуудал гарч байгааг сайн сонсоод тэр хүнээсээ мөн шийдлүүд дээр юу анхаарахаар байна гэдгийг сонсчоод хүлээстэй сонсох хэрэгтэй бага асуудлуудын нэгт тэгээ хоёрт өөрөө сонсоод өөрөө шийдэл бас гаргаж авах хэрэгтэй санагдсан. Энэ асуудлыг ингэж шийдвэл яах вэ гэд харилцан ярилцаад тэгээ тэгжээч төслийн ард гард юм лээ. Тийм төслийн менежмент бол яалтчгүй олон талаас юмыг харах хэрэгтэй юм лээ. Өмнө би инженерээр ажилладаг байхдаа инженерчлэл талаас нь л зөвхөн тэр өөрийнхөө урд байгаа ажлаа зөвхөн хардаг байсан. Одоо болохоор би инженерчлээс гадна санхүү, хүний нөөц, төслийн гүйцэтгэлийн хувь, төслийн одоо дуусах ёстой хугацаа, тэгээд хэр их нөөц байна биднэрт бүх талаас нь юмыг хардаг болсон. Харж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр юмыг олон талаас харна гэсэн үг. Тэхийн тулд бас төслийн удирдлагын газраа олон төрлийн туршлагатай хүмүүсээр өөрийгөө бүрдүүлэх ёстой. Хүн төслийн менежмент хийж байгаа хүн бүх юмыг мэднэ гэж байхгүй. Зөвхөн инженерийн бэкграундтай шүү дээ. Инженерийн л туршлагатай шүү дээ би тий. Тэгэнгүүт миний мэдгүй зүйлийг санхүү бусад талууд байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт өөрийнхөө мэдгүй зүйлийг мэддэг хүмүүсээр бага хүрээлүүлээд тэр хүмүүсийн санал бодлыг айгу чөлөөтэй сонсоод тэгээд тэр асуудлаа олон талаас нь хараад зөв шийдэлд хүрэх ёстой. Тэр нь л хамгийн чухал. Одоо инженерүүдийн хувьд ажлын байран дээр гарчлаа. Энэ дээрээс цаашаа өөрсдөө нэг хөгжүүлээд явах тийм үе байгаа шүү дээ. Яг ямар хөгжүүлэлт хийдэг вэ өөрсдөө? Одоо инженерийн технологи маань байнгын хувьсаж сайжирч өөрчлөгдөж байгаа тий. Тэгэнгүүт бидний одоо нөгөө их сургууль сурсан мэдлэг маань яг үнэндээ ингээд байнгын шинжлэгдэж өөрчлөгдөж идэг. Тэгэхээр яг 100% өөрийнхөө сурсан юм дээр үндэслэж бас инженерийн шийдлээ гаргах нь бас буруу талтай. Тэгэхээр байнгын шинжлэгдэж байгаа өнөө орчин үеийн цагт болохоор байнгын өөрийгөө мэдлэгээр дүүргэж явах хэвээр өөрийгөө хизээч би болсон би бүх юм мэдж байгаа гэж бодож болохгүй. Байнгын жоохон хөвгт шиг өөрийгөө бодоод би юу мэдэж болох вэ энэс гэж байнга харж явах хэвээр. Яг сониуч хүүхд шиг л бүх зүйл төр хандах хэвээр. Тэгжээч инженер хүн байнга хөгжинэ. Тэгээд манай инженерийн салбар чинь ингээд байнгын ингээд нэг шатаар агчидаг салбар шүү дээ тий. Удах тусмаа л үнцэн өсдөг. Тий, удах тусмаа үнцэн өсдөг мэржил. Тэгэхээр удах тусмаа бас инженерийн шийдлүүд нь сайжраа явж идэг. Тэгэхээр байнгын суралцах хэвээр. Тэгээд манай аав надад багаас минь хэлдэг гэсэн. Хизээж сурхаа зогсоож болохгүй шүү гэд. Тухайн үед аав маань 50 байсан баха. 50 настай байхдаа аав маань хэлжсэн байхгүй ингээд би сая шинэлэг юм сурчлаа миний хүүхдгээд цоо шин технологиуд дэлхийдээ гарчиж энэ технологиудыг Монголдо бас нэвтрүүлж оруулмаар байна гэд. Тийм тэр нь болохоор energy battery storage төслөөсөн. Тэрийг манай аав Монголд анх оруулж ирж ирсэн. Тэгээд тухайн үед 10 жилдээ би анх сонсчоо тийм юм байд юм бах та гэд. Тухайн үед ч хүмүүс сэргээтгчэн үйлчлэхгүй ярьдаг гэсэн шүү дээ тий. Тэгэхэд аав маань болохоор сэргээтгчэн өвчөж болохоор нөгөө салхи ихтэй үед эсвэл нар ихтэй үед л зөвхөн эрчим хүч авчаад тэрийг шууд цааш нь нэг түгээдэг. Тэнгүү тэрийг ч бас нөгөө нар ихтэй салхи ихтэй үед эрчим хүчний нөгөө нэг нийлүүлэлт нь шаардлагагүй бол тэрийг нөөцлж явах хэрэгтэй, хадгалж явах хэрэгтэй байхгүй юу? Байнгын. Тэнгүү тийм юм Монголд байгаагүй. Эрчим хүчээ нөөцлөдөг, сэргээх эрчим хүчээ нөөцлөдөг. Тийм battery storage гэдэг газар байгаагүй. Тэгэхэд манай аав маань тэзвүүгийн судалгааг нь хийгээд тэгээд тэр нь амжилттай бас хэрэгжиж явж исэн. Тэнгүүд би яаваас юу сурсан гэхээр инженер хүн хизээч би болцлоо гэж бодож болохгүй юм байна. Байнгын суралцж явах хэрэгтэй юм байна. Дандаа шинэ технологиуд гардыг байна.
Тэгээ тэрийгээ байнга судалж сонирхож дандаа ажиллаж явах хэрэгтэй байна гэж бодсон. Та хоёрыг яг энэ мэрэгчлэр сурах гэсэн бодлыг хизэнээс байгаад бас аягүй нөлөөлсөн байна шүү дээ. Тэгээд өөр бас ямар хүчин зүйлүүд байсан бэ? Надаа хоёр яг рол модель гэдэг одоо бахархдаг хоёр хүн байдаг дэлхий дээр. Нэг нь манай аав, нөгөөх нь Элон Маск байхгүй юу. Тэгээд энэ хоёр хүнээс нөлөөсөн. Хүүхэд насаа болохоор би ингээд өнгөрөөж та манай аав маань ингээд нөгөө гадны эксперт мундаг инженерүүдийг Монголд авчраад төслүүдийг хэрэгжүүлдэг байсан нэг баг болоод. Тэгээд тэр үеэрээ ингээд гадны экспатууд Монголд ирээд тэд нар ингээд цааш нь Монголд байхгүй төслүүдийг хэрэгжүүлж байгаа шүү дээ тий. Тэгтээ талбайгаар их явж инженерийн шийдлүүд ярьдаг байсан. Тэгтэн би аав хажууд машин суугаад зөв англи хэлээ сайжруулъя гэд хажууд нь суудаг байсан. Тэгээ инженерүүдтэй хамт талбай явуул үзэл. Тэгэл би хийсэн шийдлүүдийг бас нүдэрээ багасаа харсан. Тэгээд би бодсон аахгүй за би инженер хүн болох хэрэгтэй юм байна. Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй. Эх орноо хөгжүүлэхийн тулд хувь нэмрээ багч гэсэн инженер тал дээр оруулах хэрэгтэй юм байна гэдэг бодол маань хүүхд нас маань гарч ирсэн. Тэгээ би 10 жилээ төгслөө англи хэл, физик, тоо 3 хичээлдээ амар сонирхолтойсэн өөрөөс. Нөгөө хүүхдээ хасаал ер нь тоо физик хичээлдээ маш их дуртай байсан. Тэр нь бас нөлөөсөн. Гуурт нь болохоор Элон Маск бас надад амар нөлөөсөн. Яг л нөгөө тухайн үед дэлхий дээр байхгүйсэн шүү дээ. Цахилгаанаар 100% ажилладаг машин тий. Дэлхий дээр байгаагүй. Тийм тэгээд тухайн үед мань хүн бүтэхгүй байхгүй зүйлийг бүтээх гэж хичээдэг байсан тэр нөгөө амбицтай тал нь надад амар туссан таалагдсан. Тэгээд 2008 онд бас компани SpaceX, Tesla-га хоёр компани нь хоёулаа дампуурх шатн дээр ороод тэр хүн хоёр компани хоёулангийн өөртөөсөн бүх мөнгөө 50% өгөөд компани аврахаар бүх мөнгөө өөрийнхөө өгөөд тэгээд маш хүнд асуудлуудын ард гараа хоёр компани хоёул нь амжилттай явж исэн. Тэгээ инженерийн шийдлэр дээр нэг нь болохоор сансарт нэрсэх компани, нөгөөх нь цахилгаан машин тий. Тэгээд тэр хүн надад бас амар нөлөөсөн. Ирээдүйд бас яг энэ хүн шиг ингээд Монголд байхгүй зүйлийг бүтээхийн төлөө явах хэрэгтэй юм байна да. Байхгүй зүйлийг бүтээснээр Монгол улс маань хөгжих юм байна да тий. Тэрийг бас амар аваад тэгээ инженер болохоор шийдсэн. За хоёр хотын төсөл дээр ажиллаж байгаа гэж штеп. Хүннүү нэг нь болохоор хар хором. За энэ хоёр хотын одоо ажил хэр урагштай явж байна вэ? За хүннүү хотын маань болохоор тэзүүгийн судалгаа нь дууссан. Ажлаа төлөөлөө өгсөн байгаа. Одоо болохоор нарийн инженерчлэг орж эхэлж байгаа гэж харж байгаа би. Хар хором хот маань болохоор манай компани эхлээд нөгөө хот төлөвлөлтийн тэмцээнд оролцож байсан ах. Нөгөө хар хором хотын үндсэн концептыг гаргаад 3 дээр мэдээлжлээд хотоо ингэж хийвэл зүгээр юм шүүгээд төөх бүх соёл шинжлэх ухааны тал дээр судалгаа гэж тэмцээнд оролцож байсан. Тэгэхээр 450-д компаниуд өрсөлдөөд бид нар эхний 20-д шалгараад тэгээд өөрсдийнхөө бүтээлийг танилцуулж исэн. Эрхлэгч хүртэл ирж исэн. Тэгээд дараа нь тэмцээний дараа бид нар болохоор тэзүүгийн судалгаан дээр ажиллаж эхэлсэн. Тэр нь болохоор эрчим хүч, ус, дулаан, бусад одоо хаягдал те бүх зүйлүүдээ яаж одоо ухаалгаар шийдэх үү те давхар бас нөгөө Улаанбаатар хотын асуудлууд байгаа шүү дээ те жишээ нь замын төвчрээ утаа бороо орохоор үерийн асуудал гараад байгаа шүү те тэр асуудлуудыг бас яаж ирээдүйд шийдэх үү шинэ хотоо барихтаа тэр тал дээр харж ажиллаж байгаа. Монгол улсын газрын зургаар яг гол төвд нь байгаа. Тийм тэгээд эртний нийслэл хар хором хотын талбай дээр. Яг тэр буурин дээр. Тийм буурин дээр одоо яг эртний нийслэлийн хар хором буурин дээр нь баригдах хот байхгүй юу? Тэндээс нь үсэж том хот болно. Тухайн үед бол хар хоромчин түүхээрээ маш их баялаг хот байлээ. Дээр үеэс эртний монголчууд тэнд амьдардаг байсан, суурьдаг байсан. Маш их бүтээн байгуулалтаас баригдажсэн тий. Олон түүхүүд болон домгууд өгдөг. Тэр газар баригдах чаа хот байхгүй юу. Тэгээд давуу тал нь юу юм гэхээр манай одоо Улаанбаатар маань болохоор Баруун аймгаас их холж штэ тий. Тэнгүүд хэдэн мянган километр зорчиж иж бид нар Баруун аймаг руу явдаг. Тэгвэл хар хором хотын давуу тал нь юу юм бэ гэхээр яг одоо Хятадын Вухан хот эсвэл нөгөө Английн Нотинг хот шиг яг голд нь идэг газар нутгийнхаа тэгээ бусад баруун болон зүүн зүг урд хойд бүх зүгээ холбодог хот болно гэсэн үг ирээдүйд. Тэгснээр
Монгол улсын зөвхөн Улаанбаатар хоттой ойрхон хотууд нь хөгжихдээ гол нь биш. Хотын төвд гоё хот барьснаар бид нар баруун аймаг, зүүн аймгаа давхар хөгжүүлнэ гэсэн үг. Тэгээ хооронд нь худалдаа 8, дээрээс нь тээвэрлэлт, хүн амын өсөлт бас давхар хөгжөөд явчихна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд маань Монгол улс маань илүү баруун тал руугаа ирээдүйд хөгжих давуу талтай болно гэсэн үг. Хэл баг энэ талаар тусдаа подкаст хийх юм шүү дээ. Гэтэ энэ талаар подкаст хийхин тулд яг энэ төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн бас оруулалт илүү. Яг миний хувьд бол маш их гоё төсөл дээр ажиллаж байгаа. Аягүй бахархаж байна. Тийм байна. Тэгээд одоо инженер энэ мэрэгжлийг сонгогч байгаа ирээдүйн хооч үедээ одоо дүүнэртаа ч юм уу те. Окей, ажиллаж байгаа хүмүүс нь бол болж байна. Энэ дүүнэртээ зөвлөгөө өгвөл зөвлөгөө өгвөл өөрөө нэгт аим сонирхолтой байх хэвээр инженертэй. Хоёрт болохоор тууштай байх хэвээр. Инженер гэдэг мэргэжил бас нэлээд ингээд байнга асуудлуудын ард гарч шийдэл болдог болохоор тууштай байх хэвээр. Гуравт сониуч байвал тэгэл алцахгүй ч удаж энэ мэргэжил дээр. Тэгээд зоригтой байгаараа тэгээд өөрийгөө битгий дутуу үнэлээрээ яг үндэ залуучууд маань өөртөө хичээгээд яг сониучрахад судлал бүх юмны ард гарч чадна шүү. Альва зүйл дандаа асуудлын ард дандаа шийдлэдэг тий тэр тал дээр нэлээд анхаараарай л зөвлөе. За төслүүд ажиллаа, баг ахаллаа. Энэ болгонд маш юм олон тооны сорилтууд гарч ил ирж исэн баг. Та энэ зүгээрээ хувь хүний зүгээсээ яг яаж даван туулдаг вэ? Мэдээж сорилт болгон хүнд үед гарч ирдэг те эмоцлон бууж өгмөр санагдах үед гардаг те. Гэхдээ хамгийн гол нь тэр сорилтуудын чинь цаана ямар үн цэн байгаа вэ гэдгийг амар бодох хэрэгтэй. Үн цэн нь болохоор одоо инженерийн шийдэл гаргаж байгаа ч цаана эх гормон хөгжиж байгаа. Эх орондоо бүтээмжтэй зүйл үүсгэж байгаа тал дээр те. Яг гол цаад үн цэнээ харчвал ямар ч зүйлийн ард гарч чаддсан бэлээ. Тийм. Жохон алсын хараатай. Тий, алсын хараатай холыг хараад бодно гэсэн үг. Хаяа ингээ бууж өгмөр тохиолдолд би өөрсдөө төсөөлдөг. Улаанбаатар хотыгоо бүр ингээд мангалаг хөгжсөн байна. Монгол бас маа хөгжсөн байна төсөөлдөг. Хүүхдээ хайн л өрн тэгж төсөөлдөг гэсэн. Тий, үнэхээр орчин үеийн шинэлэг гоё хот болж төсөөлдөг. Тэгэхээр асуудал гараад ингээд бууж өгмөр санагдвал гоё ирээдүгөө томоор төсөөлөөд би чаднаа гэд өөртөө итгэх хэрэгтэй. Тийм. Мэдээж бүхэл зүйлийн ард гарч байгаа юм чи асуудал гарч л таараа. Гэтэ асуудал дээр битгий төвлөрөөрөө илүү шийдэл дээр илүү төвлөрөөрөө л гэж хэлэндээ. Асуудлууд дээр төвлөрчвөл бас тэр асуудал руугаа шумбаа орчих тий. Тэгээ тэрнээс гарахад маш хүнд. Тэнгүүд яаж шийдэх вэ асуудлыг? Яаж ард нь гарах уу гэж анхаарах хэрэгтэй. Ямар хүнээс зөвлөгөө авал энэ асуудал шийдэгдэхэр вэ? Зарим зүйл дээр залуу хүмүүс бид нэр мэдгүй зүйл их баа штэ тий. Тэрийг мэддэг хүнийг бас олох хэрэгтэй. Тэр хүмүүсээ санал хүлээн асууж авах хэрэгтэй. Тийм. Мон Energy Group маань яг юм алсын хараа гэж бас байгаа штэ. Тэрийг алсын хараа нь яг юу зэрэг байгаа юм бэ? Алсын хараа болохоор мэдээж миний байнгын ярьснаар нэгт эх орноо хөгжүүлээ тий. Инженер тал дээр дэд утас үүсгий инженерчлэлийг сайжруулъя, эх орноо хөгжүүлэе гэж зорж байгаа. Ажилчид тал дээр төвлөрсөн. Хоёр дахь нь болохоор яг орчин үеийн залуучууд инженерүүдээ бас дандаа гоё шинэлэг юм одоо бүтээгтэн хувь нэмрээ оруулж туслая гэж бодож байгаа. Тийм болохоор манай компани байнгын өмнө ажилт байгаагүй туршлагагүй төслүүд дээр хүч сорж ордог. Тэгээд тэр төслийнхаа ард гарч идэг. Тэгэхээр залуучуудыгаа байнга шинэлэг одоо зүйлийн ард гарч шинэлэг зүйл суралцах тий Монгол улсынхаа залуучуудыг хөгжүүлэхийг зорж байгаа. Инженер тал дээр сүүлд бас манай залуучууд бас нэлээд мундаг байгаа. Манай инженер залуучууд маань өмнө хэрэглэж байгаагүй програмуудаа сурч байгаа. Тэрийг манай компани зүгээс болохоор тэр програмыг л мэддэг хүний зөвлөх багш олгож тавиал манай компани бүх инженерүүд маань өмнө хийж үзээгүй зүйл, өмнө хийж үзээгүй төсөл дээр шинэ програм ажиллаад ард нь гарч байгаа. Тэгтэн нөөц бололцоог програмчлал тэрийг мэддэг хүнээр л хангах чухал. Гуравт нь болохоор би бол ирээдүйд компани улам дараагийн түвшинд аваач хүсэж байгаа тий. Мэдээж инженер хүн хэмжээ амбицтай тий. Дэлхийн түвшний юмнуудаас хийж үзмээр байгаа тий.
Монгол улсаа хөгжүүлэхин хажуугаар тий. Одоо нөгөө AI хөгжөөд ер ажлын байрнууд хомс болно. Тэгэл нэлээд ажлын байрнууд хасагдана гэдэг. Тэгээд инженерийн хувьд бол энэ AI-ийн одоо давлгаанд өртөх боломж нь хэр байгаа юм? Би одоогоор бол боломжгүй гэж бодож байгаа. Гэтэ урт хугацааны ирээдүйдийг ямар байхын таамаглагшгүй. Миний бодлоор нөгөө өнгөрсөн болохоор нөгөө инженерүүд зураг төслөө гараар зурдаг байсан шүү дээ. Тэгээ сүүлд AutoCAD, Revit гээл зөндөө олон програмууд гараа сүүлдээ бүр нөгөө Grasshopper гээл орчин үеийн бүр програм дээр суурилсан том програмууд гарцсан. Зураг төслийн маш хурдан идэг болсон шүү дээ. Тухайн үед гараараа зурдаг байхад хэдэн сар хийдэг зургийг бид нар хэдхэн 7 хоногийн дотор хийж байгаа шүү дээ, тий. Инженер тал дээр. Гэхдээ инженерийн барь стил байсаар л байна. Миний бодлоор AI зүгээр инженер хүн маань болохоор гол нарийн шийдэл асуудлын ард гарах тал дээр тэр тал дээр анхаарад илүү нөгөө нэг байнгын нөгөө нэг зураг гаргах, байнга програм дээр юм бодох, тооцоол хийх те маш их цаг орсон ажлуудын илүү ажил хөнгөвчлөлт өргөтэй болох бах ирээдүйд AI бол хэмэл оюухан бол тий. Тиймээс бол инженер хүний хэрэгцээ бол ирээдүйд байсаар л байна. Тий. Зүгээр ажил хийхэд нь илүү тус олно л гэсэн үг. Би бол AI-г ойрд маш их ашиглаж байгаа. Яг инженер нарийн юмд бол өөрөө оролцоод тэгэнгүүт нөө мэйл бичих ч юм уу эсвэл том ингээ параграфтай юм унших зав гарахгүй байвал би AI ашиглаад тэр файл атаачлж оруулаад AI руугаа тэгэнгүүт химэл оюуханд энэнийг ингээд богино болгоод өгөөч хэрэгтэй гол одоо зүйлүүдийн чагсааж бичээд өгөөч над руу хэлэнгүүт надад тэр урт олон хуудас зүйлийг хамгийн гол зүйлүүдийн надаас ингээд нэг товчуудлаар тайлбарлаж өгчдөг. Хоёр талаараа би ингээд мэдгүй зүйлээ асуучдаг. Би ийм зүйлийг хаанаас уншиж болох вэ? Ямар стандарт дээр хаана үт юм бол гэд мэдгүй зүйлээ асуучвал надаа Монголд ийм стандартууд байна. Европт ийм зүйлүүд стандартууд байна тий. Америкт ингэдэм байна. Ийм байд юм байна гэдгийг мэдчихэд ерөнхий мэдлэгтэй болчоод тэр нарийн зүйлүүд болохоор би тэр AI химэл оюуханы санал болгосон стандартуудыг өөрөө онлайнаар олж судалдаг. Тэгэхээр миний ажлыг маш их хөнгөвчлөдөг. Өмнө болохоор яг их сургуульд сурж байхад чинь манай үеийнхэн чинь ямар ч химэл оюухангүй их сургуулаа төгссөн тий ажлын гаргаа гэсэн хүмүүс шүү дээ тий. Тэнгүүд ямар асуудал гарч ирсэн гэхээр нөгөө номын санд би ороод баг бүх номыг дэлгэж нэг бүрчлэн харж хэрэгтэй номоо олдог байсан оюутан байхад тий. Химэл оюухан хөгжиг багт шүү дээ. Тэнгүүд яг тэр дундааснаас зарим номыг уншиж дуусгачаад хэрэггүйг нь ойлгоод дахиад хэрэгтэй номоо хайдаг байсан. Тэ нэг бол Google руу ороод маш олон линк рүү орж хэрэггүй мэдээлэл уншиж судалчаад хэрэгтэйгээ тэр дундаас нь олдог байсан. Одоо болохоор илүү замын товчлоод байгаа химэл оюухан. Мэдлийг шууд хурдан тэр хэдхэн секунд дотор олоход тусалж байгаа. Тэг ингээ Монголд сураад төгсөөд гарч иж байгаа инженерүүд ажлын байрнаасаа сураад байна уу? Бас сургуулаасаа ур чадвар бас тодорхой хэмжээнд эзэмшижил байгаа. Ер нь хэр инженерүүд бий болж гарч ирж байна. Яг хүнээсээ л хамаарна. Энэ асуултанд бол яг хаан сурсан гэхээс илүү хандлагаасаа л хамаарна гэж бодож шүү дээ. Яг тэр хүний хандлага л амар чухал. Хаанч сурсан байсан. Дэлхийн том сургууль сурсан ч байсан. Монголд орж сурсан байсан. Тэр хүн ажил дээр гараа хандлага нь ямар байгаас хамаарал ямар ч юмны ард гарна. Өөрийгөө болцсон окей би бүх юм мэднэ гээл тим хандлагаар л ажлын байранд гарчих юм бол тэгэл нэг одоо цэг дээрээ зогсоод дахиад урагшаа алахгүй болчихно. Тэгэхээр дэлхийн хаанч сурсан, Монголд ч сурсан хандлага нь нөгөө би юу сурч болох уу? Би ямар юмны ард гарч чадах уу? Хэцүү юм тулгуурвал би энэний ард гарч чадна гэсэн тийм хандлагатай энэ асуудлыг яаж шийдэх үү гэдэг тийм хандлагатай л байвал ямар ч хүн юмны ард гарч чадна. Бас оюутнуудаар ажиллаж байхад Монгол төгсөөр миний хувьд маш их хүндэлдэг инженерүүд маш их байсан. Тийм надаас би бол өөрөө надаас илүү юм байна гэж бодож байсан. Яг бол ингээд асуудлын ард гарч чадж байгаа байдлыг анзаарчаал би мундаг юм байна. Оюутан яг тэр гүнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын процесс зүгээр та өөрийнхөө нүдээр харахад ямар байдаг вэ? Мэдээж газрын гадаргаас доош 1300 м-ийн доор ажиллаж байгаа гүнд ажиллаж байгаа хүмүүс мэдээж маш чигтэй орчинд маш халуун тий агаар муутай орчинд бас нөгөө өсрэлтийн үед маш их нөгөө ялгарч байгаа
хүчлүүд байгаа шүү дээ тий хими. Тийм тиймэрхүү зүйлүүдийн дунд ажиллаж байгаа. Маш хүнд юм хийж байгаа. Дээрээс нь гүнд гал гарлаж утгад маш аюултай. Яг л нөгөө агарын орчин гадаргаас өөр болохоор тийм өөрийн гэсэн нөгөө хамгаалтын системтэй өөрийн гэсэн аюулын үед яаж урьдчилан сэргийлэх үү гэсэн тусгай системүүд өгдөг, тэрийн суралцсан хүмүүс өгдөг. Тэгэхээр өдөр болгон тэр хүмүүс бас нөгөө өөртөө амин насыг бас жоохон рисктэй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр маш их хүнд юмны ард гарч байгаа. Тэгээд мэдээж гүн юм чинь давчуу те гадарга дээр байдаг шиг ингээл бүх юма каранаар амархан зөөгөөл угсраад явчихгүй тэр чинь маш ингээ хязгаарлалтмал орчинд бүх параметрэл болон барилгын зүйлүүдийг зөөж байгаа, дээрс нь өргөж байгаа, оруулж байгаа маш нарийнхан орчин тий. Тэгэхээр бас угсралтай үед маш их хүнд юмны ард гарч байгаа баг гэж хардаг би. Тэгээ тэр хүмүүсийг үнэхээр хүндэлдэг. Яагаад бол маш их ингээд хүнд нөхцөлд нарийн инженерийн ухаантай Монголд байхгүй юмыг бүтээж байгаа болохоор тэр хүмүүсээ маш ихээр хүндэлж бас биширдэг. Тэгээ би өөрөө бас байн гүн рүү анх ордог байсан. 7 хоногт нэг удаа бол 2 удаа байн гүн рүү орж ажлынхаа прогресстэй маш их танилцдаг байсан. Тэгээ тэр үеэр тэр хүмүүсийн хийж байгаа бүтээн байгуулалт нь нүдэн дээр ингээл томрол улам харагддаг. Тэгээ өмнө байхгүй байсан зүйлүүд бүтээгддэг. Тэрвэрэл инженер хүмүүс мундаг байдаг миний хувьд. Огт байхгүй зүйлийг нойлоос нь бүтээдэг. Зураг төсөөл инженерчлэл тооцоол хийдэг. Тэгээ тэрийг бас талбай дээр бий болгож барьдаг. Тэгээ баригчсныхаа араас тэр нь нийгэм эх орондоо бүтээн байгуулалт болоод мөнгө эргэлдүүлдэгтэй. Мөнгө эргэлцснээр ирээдүйд эх орн маань хөгжих боломж нь бий болдог. Маш том зүйлийн ард гарч байгаа. Бидний бас эргэн тойронд байгаа утас цахилгаан тий тоног төхөөрөмж одоо бид хоёрын интервью хийхэд тусалж байгаа төхөөрөмжүүд бүгд инженерийн гараар бүтсэн тий. Тий бас зурагтаар үзэж байгаа хүмүүс ч гэсэн зурагтаар биднийг харж байгаа тий. Тэр бүх технологиг инженер хүмүүс бүтээсэн. Энэ хүмүүс байхгүй байсан бол бид одоо агуудаад амьдарч явах байсан болоо да тий. Эсвэл морь унтсан тий. Би таны нөгөө эрчим хүчний болохоор одоо Wi-Fi, утас эдрийг ингээл цацраг нь амар хортой байдаг мэдэг. Гэ тэр яг үнэн байд юм уу, худлаа байд юм уу? Үнэн баха. Үнэн. Мэдээж цацраг итгэвч бодис байгаа. Тэгээ тэр нь бидний тархинд нөлөөлж байгаа тий. Бас технологи хөгжихийн хажуугаар бас бидэрт бас асуудлууд гарч байгаа ирээдүйд үүсэж магадгүй. Тэр нь болохоор одоо ухаалаг утаснаас бол одоо Instagram тий Facebook-ийн богино бичлэгүүд шүү дээ Reel гэж нэрлэж байгаа. Тэд нар 10 секундын богино хугацаанд бид нар бичлэг үзээд байгаа шүү тий. Тэгэнгүүт бид нар нөгөө бидний тарих нөгөө богино хугацаанд нөгөө адреналин гой даавар ялгаруулад юм үзээ сурцсан. Тэнгүүд урт хугацааны 2 цагийн кино үзэхгүй бол ном уншаад олон өдөр ном уншаад тэрнээсээ кайф авч тий тэрний хард гарах тийм юм дээр жоохон сул болох ирээдүйтэй байгаа да. Итгэхийн нөгөө сошиал медиа платформ дээр үндэслэж бүх юмаа хийгээд ахаар жоохон сэтгэл хөдлөл төр хийгээд байгаа юм. Тийм богино хугацааны сэтгэл хөдлөлөөс нөгөө кайф аваа сурчгаар хүн урт хугацаанд юмны ард гарчаад тэрийг үзэж кайф авах нь багасчаад байгаа. Тэгээ тэрнээсээ нөгөө буучих гээд байгаа. Одоо 2 цагийн кино үзэх ч юм урт болоод байгаа орчин хүүхдүүд дээр. Тэгэхээр нөгөө нэг ирээдүйд хүүхдтэй болвол би бол утаснаас хоол айлгалж үздэг. Ном зам уншуулдаг ч юм уу. Ном уншуулах те илүү ингээ 2-3 цагийн урт кино үзүүлэх те. Тэрнээс ингэж өөрөө ингээ кайф авдаг болгох. Тэгээд уул нь гарч байгальтайгаа ойрхон байж бас өөрөө одоо стрессээ тайлах ч юм уу те. Тим юм дээр илүү хармар санагдсан. Би бас уцаа айлуулах баг ашиглаж байгаа. Таны хувьд одоо энэ ажлын их стресс ядаргаагаа яаж тайлж байна? Би ажлаа тараад ихвчлэн орой алхаад байгаа гэрлүүгээ. Тийм. Тэгээ хүн алхахаар одоо миний хийж байгаа ажил нь болохоор ихвчлэн нөгөө оюун ухааны стресс авахаар байнга тархинтай юм бодсороо ядарчж байгаа шүү дээ тий. Тэнгүүд би ингээд зургт үзээд ном уншвал миний стресс тайлагдахгүй байхгүй. Яад бол байнгын тархи ажиллуулчих жоох өдөржингөө. Тэнгүүд би илүү нөгөө физикал буюу биеийн хөдөлгөөнтэй ажил хийж иж илүү тайвширч байгаа. Жишээ нь алхах, жимэнд явах, тий, жимэнд хөдөлгөөн хийх, тий, гүүх, ууланд гарах, байгальд гарах, хөдөө явах, тий.
тиймэрхүү зүйл хийж ээж илүү стрессээ гаргадаг. Тийм. Тэр нь надад илүү гоё өгдөг. Илүү кайфтай. Энэ өвөлжөнгөө би богдуул руу гарсан. Алхаал. Яг өвөл цастаад ингээд богдуул руу гарах үнэхээр үзэсгэлэнтэй юм байлээ. Нөгөө би дандаа л 100 юм уу хавар намрал гардаг байсан. Тэгээ энэ жил яад чи за байнга өвөлжөнгөө гараад үзье шийдсэн. Тэгээд өвөл ингээд гарсан чинь нэгт нөгөө хүн багтаа, хоёрт ингээд нөгөө хүн багтаа болохоор богдуулын амьтд нь буг мууг бол ингээд доошоогоо жоохон бэлчээ явчихд юм лээ. Тэгэнгүүт өглөө өөрөөр эрт богдуул руу гараа явж байхдаа би 4-5 бухтаа тарчсан. Яг ээж богн хүүхдүүдтэйгээ явж исэн. Дараа нас нэг эртээ бухтаа таарсан. Тэгээ яг ингээд байглаас маш их хүн гоё энерги авдаг юм билээ тэгээ ухаарсан. Ингээ хотод дотор стресстэй төвчрэлтэй утаатай ингээд өвлжин маш хүнд зүйлийн ард бид нар гарч байгаа штэ тий. Тэнгүүд яг тэр үед бол яг ууланд гараад би тайвширлыг болж исэн. Яг маш их чимээгүй байдал, тайван байдал. Тэгээ илүү дотоо нөгөө яг нөгөө таны хэлдгээр нөгөө нэг Wi-Fi-ны долгион байхгүй штэ тий. Тэр үед бас уулын орой руу гарч байхдаа бас нөгөө бүх бодлоо цэцэлдэм билээ хүн. Маш олон бодол ингээд олон юм зэрэг бодцоод тэрэндээ стресстэй байдаг штэ хүмүүс. Тэнгүүд тэр олон бодлууд маань гой цэгцрээд уулын орой руу гартлаа. Хоёр талаараа ингээд ямар нэгэн тухайн үед асуудал гараад тэрний хаард гарах гээд ботцсон өдөржингөө ботцсон тэрэндээ стресстэй явж байхад бол уул руу гарангууд уулын оройдоо гараа зогсонгууд уулын орой руу гарах үе чинь бас хүнд штэ тий хөлөрн ядарн тий хүс гарна тий цасны эсэргүүцэл мэсвэрсэл ороод тий тэгээ оройдон гараад дээрээс хотыг харангууд за би энэ уулын оройдоо гарч чадсан юм чинь өнөө миний надад тулгарч байгаа бүх асуудлын ард би бас гарч чаднаа тий тэгж боддог болсон. Тэгэхээр бас хөөрхөн ингээд уулын орой руу гарах чинь бас нэг талаараа бас нөгөө амьдралтаа бас уйлдаа авчижлээ. Тий. За нэвтрүүлэг маань өндөрлөх төглөө. Тэгээд урилгыг маань хүлээж авсан дахин баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйл амжилт өөд байх болтугай гэж өрөөж байна. Бас намайг урьж надтай ярилцсан маш их баярлалаа. Тэгээ миний санал бодлыг хүмүүст хүргэж аваад маш их баярлалаа. Тэгээ та бүдэд бас ажлын амжилт хүсье. Ирээдүйд энэ ярьцлага болон подкаст нь улам дэлгэрч олон хүнд хүрэхийг ерөөлөд төшүүлж байна. Маш их баярлалаа. Тэгээ Монгол подкастын өнөөдрийн дугаар энэ өрөөд өндөрлөлөө. Та бүхэнд баярлалаа.